нэг эмнэлэг твтэх гэсэн очрон дийлддэггүй. Тэр очрыг хүлээвэл би өнхрөөд өгөх шинжтэй. Чамд нэг таньж мэддэг хилээд өгөх хүн байхгүй юу? 7 хоногийн өмнө ч гэсэн эвтчихмээр байх юм. Би бас тушаал ахимаар л. Манай дарга ажилласаа гарцсан. Орон тооны сонгон шалгаруулалт хийгээд би ч материалаа бүрдүүлээд өгсөн л дөө. Гэтэ та дорж хахад хэлээд нэг түлхүүлээд өгөөч. Энэ амралтын өдөр дээр нэг тэднийхээр ороотгооч. Ээж. Манай сургуулийн шилдэг оюутан шалгаруулах материал аваа хэлсэн. Та нэг очиж эрхлэгчтэй уулзаач. Би ч уг материалаа өгсөн л дөө. Гэхдээ таныг очиж уулзахгүй байсаар л өөр хөвч шилдэг оюутан болчих үед. Та нэг урдаа сэтэн чихэр жимс авчирсан. Тэр мэрийг аваач үгд юм уу? Хөөе үлсэ. Надаа өгч юу? Надаа багштай өг. Маргааш хичээлд очихдоо. Яах юм? Олон хүүхдүүдээс онцгойрхгүй байж хахаар наадгаа чултгаа өгөөд багштай харагдаж байгаач. Ядаж гоё юм болвол чамайг тэр юмд оруулна штеп. Тэг багш чи ядаж чам сайн андана да. За яа ойлгосноо. Би маргааш чам дахиад шоколад өгнө. Тэгээ багштай аваач өгөөрэй. Энэ манай ус бүр авилгадаа живччээ те. Бид нар ерөөсө алхам тутамдаа авилга өгдөг гэж байгаа шин. Ерөөсө зүгээр юм бүтээн гэж байхгүй. Бид нар авилгагүй байсан бол манай улс орон хөгжлөө. Бид нар сайхан амьдралаа. Гээ одоо энэ залуучууд бид нэр хүртлийн авилгалаас болол хэцүү ш тас. Ирээдүй боломж биднэрт харагдахгүй байгаа хгүй юу? Эснээс ээж та дорж захтаа ирсэн юм уу? Чи өөрөө эмнэлгээ ярьсан юм уу? Мэ. Яа багштай өгөөгүй юм уу? Би өөрөө хичээгээд онд сурахад багшид юу н заавал ийм зүйл үүш таалагдахгүй шүү дээ. Тэглээч юу та нарын үзээд байгаа энэ авилга хийл ахуулж ийм юмнаас л эхэлдэм юм шүү. За би явлаа. За сая манай контентыг үзсэн бүх хүмүүс тандаж хэлэхэд авилгал гэдгийг бид нар ер нь бодохдоо заавал хэмжээний мөнгөнд өгүүлцэж авалцах тий эд бараа материал өндөр үнэтэй эд бараа материал өгүүлцэж авалцах гэдгийг нөгөө авилгал гэж бодоод идэг. Тэрийг л зөвхөн авилгал гэж бодоод идэг. Яг үндэ бол авилгал гэдэг чинь давуу эрхээ эдлэх, бусдын өмнөр давуу эрх эдэлж тий өөртөө ашигтайгаар эргүүлэх ч гэдэг юм уу. Энэ болгон чинь ер нь бол авилгалд ордог. Авилгалын их суурийг ингээд эндээс үүсэлтэд ингээд яваад идэг. Одоо жишээлбэл ингээ эмнэлэг твтгдэж гисэндээ тий тэр эмнэлэг таньдаг хүн байна уу? Таньдаг хүнтэй эмнэлэг байвал эмнэлэг нь хамаагүй гэдэг ч юм уу тий хүүхдэд цэцэрлэгт оруулахдаа ч гэсэн таньдаг багш байна уу гэж саавал хийвэл нэг ажил бүтээлх хүн хайгаад байдаг. Энэ нь өөрөө яг нөгөө авилгалыг одоо эхлэл суур түгээмэл хэлбэрүүдний юм байлээ. Тэгээд за нийгэм угаасаа л юм штэ авилгалгүй бол юм бүтэхгүй штэ гэхээсээ илүүтэйгээр бид нэр өөртөөсөө эхлээд өдөр тутамдаа энэ өөрчлөлтийг хийцгээе гэж залуустай бол нийт хүмүүстэй уриалмаар байна.